Sierra Business зөвлөлт төрийн бас байгууллага юм. Ойролцоогоор 750 гаруй бизнес эрхлэгч гишүүд бүхий бизнесийн зөвлөл. Бид Калифорни мужийн Sierra Nevada-гийн уулархаг нутагт эдийн засгийн тогтвортой хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь ойролцоогоор 600 км урт, 200 км өргөн газар нутгийг хамарсан томоохон нуруу юм. Бидний ч гэсэн Монгол тулгардагтай ижил олон асуудал байдаг. Тиймээс бид энэхүү томоохон хэмжээний газар нутгийг хамгаалах тогтвортой бизнес хөгжүүлэх үйл ажиллагаа чиглүүлдэг. Энэ зорилгын хүрээнд эрчим хүчний хэмнэлт, хог хаягдлын нэгдсэн удирдлага, усны нөөцийг хамгаалах, үр ашигтай зарцуулах зэрэг төсөл хэрэгжүүлдэг. Бид мөн манлайллын хөгжлийн асуудлаар үйл ажиллагаа явуулж байгаа. Манлайлал нь зөвхөн Америкийн нэгдсэн улс төдийгүй дэлхийд дахин тогтвортой хөгжлийг урагш ахиулах гол хүчин зүйл гэдэгт бид бүрэн итгэдэг. Тиймээс бид 600 гаруй олон нийтийн удирдагч, манлайлагч нарыг сургалтанд хамруулад байгаа бөгөөд тэд амьдран сууж буй орон нутгийнхаа үйл ажиллагааг гартаа авч биечлэн хэрэгжүүлэх, олон нийтийн оролцоог сайжруулах зэрэг нийгмэл манлайллын ур чадварт суралцдаг. Бид мөн бүс нутагтаа эдийн засгийн хөгжлийн төслүүдээр бага хэмжээгээр бас төвлөрөн ажилладаг. Манай байгууллага нь нөөц баялагын менежмент хийх замаар хүрээлэн буй орчныг сэргээх, олон нийтийн нийгмийн капиталыг сайжруулах зэргээр шинэ эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд түлхүү төвлөрсөн үйл ажиллагааг явуулж байна. Та бүхэн болон Монгол улсад ямар ижил төрлийн асуудлууд одоо тулгарч байна? Мэдээж байгалийн нөөцийн менежментийн асуудал байна. Америкийн уулархаг баруун хэсэг нь уул уурхайн томоохон бүс нутаг байсан. Өнөө хүртэл дэлхийн уул уурхайн томоохон бүс нутгийн нэг гэж тооцогдсоор байна. Миний амьдардаг Sierra Nevada-гийн нурууны бүс нь дэлхийн түүхэнд 1849-с 1930-аад оны хооронд хамгийн баян алтны уурхай бүхий газар нутаг байсан. Олон 10,000 уурхай Sierra Nevada-гийн нуруунд ажиллаж байсан түүхтэй. Үүнээс үлдсэн зүйл нь гэвэл мэдээж сүйдсэн газар нутгаа нөхөн сэргээ, олборлолтын сөрөг нөлөөг бууруулах хэрэгцээ байлаа. Гэхдээ мэдээж эдгээр уурхаагаас баялаг бүтээгдэж үлдсэн. Энэхүү баялагын ихээхэн хэсэг нь уурхаануудаас үүсч бий болсон. Мөн ихэнх нь Америкийн агуу том хотуудын бүтэм босгоход хувь нэмрээ оруулсан. Байгалийн нөөцийн удирдлагын холбогдолтой асуудлуудын хувьд бидэнд ижил төстэй олон зүйл байгаа. Уул уурхай, бэлчээр, усны нөөц, нөхөн сэргээлт, хүрээлэн буй орчин гээд маш олон ижил зүйлс байна. Миний бодлоор Монгол улс Америкийн нэгдсэн улсын баруун хэсгийн уулархаг нутаг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөний хувьд ижил нөхцөлд бүү бөгөөд үүнээс үүдэн эдгээр хоёр бүс нутаг нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд илүү ихээр бүр дэлхийн бусад улс орноос ч илүүтэйгээр өртөх магадлалтай гэж үздэг. Тиймээс бид хамтран энэхүү уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хэрхэн дасан зохицох, үзүүлэх нөлөөллийг хэрхэн бууруулах чиглэлээр хамтран ажиллах боломж бүрэн байна гэж бодож байна. Монгол орны залуу үеийнхэнд ялангуяа газар нутгаа гэсэн байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх гэсэн сэтгэлээр ажиллахыг хүсэж байгаа тэр үеийнхэнд хандаж та ямар зөвлөгөө өгөх вэ? Өчигдөр би Америкийн төв дээр маш гайхалтай сэтгэл хөдлөм уулзалтанд оролцсон. Тэнд суулгарсан монгол залуусын эрч хүч болон өөдрөг сэтгэлээс надад тун гайхалтай мэдрэмж төрж байсан. Тэд олон сэдвээр нээлттэй ярилцах маш их сонирхолтой байсан. Энэ уулзалтаар бид нийгэмд манлайллыг бий болгохын ач холбогдлын талаар ярилцсан. Хамгийн чухал зүйлсийн нэг нь манлайлагч нарыг өөрийн орон нутаг, олон нийтийн дундах байнгын бодит оролцоо бүхий манлайлагч болгож сургах асуудал юм. Тэд гол нь хамтран ажиллаж, өөрсдөөс нь ондоо бодолтой хүмүүсийн хэлж буй санааг сонсож, өөр юм шүүлж, текстнэрээ олон ургалж үзэл болон шийдвэр гаргах үйл явцыг дэмжиж байх шаардлагатай. Тэд мөн нотлохонд суурилсан шийдвэр гаргах төвчний хүмүүст шинжлэх ухааны үндэслэл нь хэрхэн тус болж болох, мэдээлэл өгөхийн чухлыг ойлгуулах гэд олон үүрэг гүйцэтгэх шаардлагатай байдаг. Манлайллын асуудал дээр нэмээд бид технологиг өөрчилж шинжлэх, инновацийн хүчний талаар ярилцсан ба энэ нь бидэнд тулгараад буй олон асуудлын шийдлийг гаргаж ирэх боломжийг олгож байдаг. Бид шинжлэх ухаан, инженер, математик гээд боловсрол суурилсан сэдвүүдийн талаар ярилцлаа. Энд ажиглагдсан нэг сонирхолтой зүйл нь соёлын бодит болон их сурвалжийг хадгалан үлдэх хэрэгцээ байгааг би бас ажигласан. Боловсрол бол бидэнд тулгардаг олон асуудалд хариулдаг, мөн зөвлөгөө өгдөг нэгэн чухал зүйл юм. Гэхдээ боловсролын хүрээнд шинжлэх ухаан, инженер, математик, технологид дагнан төвлөрөх нь цорын ганц зөв зам бос юм.
Миний бодлоор соёлын болон бүтээлч үйл ажиллагааг хангах тал дээр бас төвлөрөн суралцаж боловсрол эзэмших шаардлагатай гэж үздэг. Та мэдээж энд ирэхээс өмнө маш их зүйлийг уншиж судалж үзсэн гэж би бодож байна. Харин та энд ирээд таныг гайхшруулсан эсвэл танд ямар нэг зүйлийг сургасан зүйлс байсан уу? Би маш их зүйлийг сурсан. Яг бодит хэрэг дээрээ хэн нэгэн хүн надаас суралцаж байгаа гэж бодоход би ч бас тэднээс их зүйл суралцаж байдаг гэдгийг байнга санаж явах нь чухал. Би ч гэсэн аялж явахдаа монгол хүмүүсээс суралцсан. Энэ бол энэхүү соёлын мэдээллийн харилцааны хөтөлбөрийн гол ач холбогдол нь. Намайг гайхшруулсан нэгэн зүйл гэвэл би Монголд явагдаж байгаа газрын шинжилгээг хараад үнэхээр сонирхолтой санагдсан. Хашааны системийг бий болгож байгаа өөрийн гэсэн хувийн өмчийн эрх үүсч буй талаар гайхалтай зүйлсийг үзсэн. Мөн энэхүү үйл хөдлөх хөрөнгө нь хэрхэн хөрөнгө оруулалт болон инновацийг нэмэгдүүлж болох боломжуудыг олж харсан. Эдгээр асуудлуудын талаар урд өмнө нь анзаарч үзэж байгаагүй. Би мэдээж уул уурхайн салбарын талаар нэлээд зүйл уншсан. Загсны аж ахуй, байгаль орчны удирдлага, төлөвлөлт, соёл, шашин шүтлгийн талаар ч уншиж байсан. Гэхдээ би урд өмнө энэхүү хүмүүсийн хоорондын бат бүх суурь болох газрын талаар, энэ нь хэрхэн эдийн засгийн хөгжил шаардлагатай хөрөнгө болох талаар эзэж бодож байгаа. Миний бодлоор энэ нийгэмд маш их итгэл өгч байна. Би өмнө нь Монгол улсын байгаль орчинтой холбоотой зохицуулт, хууль тогтоомж, тодорхой хугацааны туршид хязгаарлагдмал их үүсгүүртэйгээр байгаль орчны засаглалын суурийг бий болгоход тулгарч буй сорилтуудын талаар уншиж байсан. Эдгээрээс үүдээд би тулгарч буй зорилтуудын даван туулж болох боломж, технологийн олон шийдэл байдаг юм байна гэсэн бодолд төрсөн. Ихэнх тохиолдолд маш энгийн, прагматик, шуурхай, хариу арга хэмжээ нь илүү ээдрээтэй, системчлэгдсэн үйл явцаас илүүтэй үр дүнд хүрдэг. Та одоо Sierra-гийн бизнес зөвлөлийн гарал үүсэл хэрхэн бий болсон талаар товч ярьж өгөхгүй юу? Өчигдөр нэг оюутан энд Sierra бизнесийн консульттай адилхан тийм байгууллага байдаггүй гэж хэлж байхыг сонссон. I think there was a recognition in the region that we live in that Миний бодлоор бидний амьдардаг тухайн бүс нутагт ард иргэд маань Sierra Nevada-гийн мэдээж өөрийн мужийн цаашлаад улс орны тогтвортой ирээдүйг л хүсэн мөрөөдөж байсан. Уламжлалын дагуу байгаль орчны чанар, нийгмийн шударга ёсны төлөө дуугарч байсан хүмүүс нь тухайн олон нийт дэх бизнесийн тэргүүлэгч нарын дунд байгаагүй ч бид Америкийн нэгдсэн улсад бизнес эрхлэгчид нь нийгэм, байгаль орчны нөхцөлийг сайжруулах чиглэлээр тэргүүлэх, манлайлах хэрэгцээ хүсэл байгааг мэдэрсэн. Улмаар бид Sierra Nevada-гийн бизнес эрхлэгчдийг цуглуулan бүс нутгийн тогтвортой байдлын үзэл баримтлалын талаар сурталчилж эхэлсэн. Тэр үед буюу төрийн бус байгууллага үүсгэхээс өмнө бид ойролцоогоор 200 орчим тэргүүлэх бизнесийг цуглуулж байсан бол улмаар стратегийн батлан хэрэгжүүлэх бизнесийн тоо нэмэгдэж 750 гаруй бизнес гишүүнтэй болсон. Бизнес эрхлэгчдийн хувьд тэргүүлэх үүрэг оройлыг гүйцэтгэж тогтвортой байдлыг урагшлуулахад тэргүүлэх нь ихээхэн чухал гэж үзсэн. Учир нь тэд төрийн бус байгууллагууд, байгаль орчны байгууллагууд бизнесүүдтэй холбоотой хамтран ажиллаж прагматик шийдлүүдийг гаргаж ирч чаддаг. Тэгэхээр зохион байгуулагдаж буй хилцүүлгүүдийг бид ихэнхдээ оролцогч, хамтран ажиллагч, заримдаа дундын зуучлагч, заримдаа хөрөнгө босгогч байдлаар оролцуулж, эсвэл заримдаа зүгээр л боломж сайхан санаа гаргаж, харин олон нийтийн бүлэг нь үүнийг улам өргөдгөн гардан хэрэгжүүлж тогтвортой хөгжлийн зорилтонд хүрэх боломжийг хангаж өгдөг юм. Move forward and achieve their sustainable development goals in their communities.